Хүн бүр амьдралдаа тохиолдсон хамгийн хүнд үеийг өөрөө өөрийнхөө даван туулдаг. Зарим нь бүхнийг дотроо хадгалж юуч болоогүй мэд амьдралаа үргэлжлүүлэхийг хичээдэг бол зарим нь үннийг хэлэхээс өөр гарцгүй болдог. Гэвч үннийг хэлсэн ч хинт сонсохгүй бүр хууль хүртэл таны тал зогсохгүй байвал яах вэ? Ирэх мэдэл албан тушаалаа ашиглан бусдад дарамт зүйлдэг хүмүүс дэлхийн хаанч байдаг. Харин тэдний эсрэг дуугарсан хүн өөрөө буруудан мэт харагдах үед шударгас үнэхэр байдаг болов уу гэсэн асуулт өөрийн ирэхгүй төрдөг. Өнөөдөр та бүхэнд өргөх энэ түүх бол ийм л асуултыг дэлхийн нийтэд тавьж чадсан бодит хэрэг юм. Нэгэн залуу сэтгүүлч зөвхөн өөрийнхөө төлөө бус өөртөө адил дугуйлдгээс өөр аргагүй болсон олон хүний өмнөөс тэмцэж улмаар Японы бэлгийн хүчирхлийн тухай хуулийг 110 жилийн дараа анхудаа өөрчлөхөд нөлөөсөн юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь дэлхийн олон оронд өндрөөр үнэлэгдэж нэр хүндтэй кино наадмуудад шалгарсан түүний бүтээл өнөөдрийг хүртэл өөрийнхнийх оронд албан ёсоор гарч чадаагүй хэвээр байна. Тэгвэл тэр эмэгтэй хэн байсан юм бэ? Яагаад түүний тэмцэл Японд аяар төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм бол? Энэ бол сэтгүүлч, баримтат кино найруулагч Шоритогийн бодит түүх юм. Цааш үргэлжлэхээс өмнө хэрэв та бодит гинтэргийн түүх сонирхдог бол Кейсаран 3 сувга subscribe хийж дараагийн дугаарыг цаг алдалгүй үзээрэй. Ингээд түүх рүүгээ орцгоё. Шорито 1989 оны 5 сарын 17-нд Японы Кавасаки хотод төрж өссөн бөгөөд айлын уган охин. Гаднаас нарахад түүний хүүхэд нас бусдын адил тайван өнгөрсөн мэт санагдана. Гэвч өсвөр насанд хүрэх үед нь Японы олон охидын нэгэн адил өдөр тутам тулгардаг хинж төдийлөн ярьдаггүй нэг асуудал амьдралынхаа салшгүй хэсэг болжээ. Тэр нь бэлгийн дарамт байв. Японд өглөө оройн оргил цагаар галт тэрэг хүнээр дүрдэг. Энэ үеэр эмэгтэй зорчигчид танихгүй хүмүүсийн зохисгүй үйлдэлийн хохирогч болгон харамсалтай нь бараг хэмийн үзэгдэл мэт болсон байлаа. Шорож үүнийг тойрч гараагүй. Тэрээр сургуультаа явах замдаа ийм зүйл хэдэн удаа тохиолдсныг бүр тоолхоо болсон гэж хожимд урссан байдаг. Зарим өглөө ангийнхаа охидтой уулзахдаа хичээлийн тухай биш, харин тэр өдөр галт тэргэнд юу болсныг ярилцдаг байж. Нэг эрэхтэй миний хажууд ёс бос үйлдэл хийгээд байсан. Бас нэг өөр охиныг ингэж байхыг харлаа. Ийм яриа тэдний хувьд гайхах зүйл биш болсон бөгөөд харин хамгийн хэцүү нь ийм явдал тохиолдсон хойно цагдаад хандах явдал байв. Өргөдөл гаргахын тулд хичээлээ таслана. Олон цагийн турш болсон явдлыг дахин тайлбарлана. Нэг ижил асуултанд хідэнтэй хариулна. Гэвч эцэст нь өөрийг нь ойлгохын оронд буруудгаж байгаа мэт хандлага мэдрэгддэг байж. Ингээд олон охидын толгойд ганцхан бодол үлддэг байсан гэдэг. Юу ч хэлсэн надад итгэхгүй юм чинь очоод яах юм бэ? Энэ бол ганц нэг хүний асуудал биш, бүхэл бүтэн тогтолцооны асуудал байлаа. Шоро энэ үннийг хожим өөрийн биеэр туулаж ойлгох болно. Тэрээр хүчирхийлэлд өртсөний дараа мөрдөн шалгах ажиллагааны үеэр болсон бүхнийг цагдаа нарын өмнө дахин сэргэн үзүүлэхээс өөр аргагүй болсон юм. Тэрч бүхэл хүний хэмжээтэй хүүхэлтэй ашиглан тухайн үйл явдлыг нэг бүрчлэн үзүүлж тэр бүхнийг зураг болгон баримтжуулсан байдаг. Нэг удаа болсон аимшигт явдлыг дахин ярьж дахин санах тэр үйл явц өөрөө шин шарах үлдээж байсан юм. 2013 оны сүүлээр тэр Японы телевизийн салбарт маш нэр хүндтэй улс төрийн хүрээнд хүчтэй нөлөөтэй сэтгүүлч Нориюки Ямагучитэй танилцжээ. Тухайн үед Шори дөнгөж ажлын гараагаа эхэлж байсан бол Ямагучи олон жилийн туршлага өргөн хүрээний харилцаа холбоотой залуу сэтгүүлчдийн хувьд хаалга нээж өгч чадахгүй нөлөө бүхий хүн байлаа. Шорич Нью-Йоркт ажиллах мөрөөдлөө биелүүлэхийн тулд түүнээс зөвлөгөө авч ирээдүйнхэн талаар ярилцахаар уулзгаар болсон юм. Гэвч тэр уулзалт түүний амьдралыг үр дөөрлөн гэдгийг тухайн үед хэн ч мэдээгүй байлаа. 2015 оны нэгэн орой Шорито өөрийнх нь карьерийн хамгийн том боломжийн нэг ирж байна гэж итгэж байлаа. Тэрээр Нью-Йоркт ажиллах мөрөөдлөө биелүүлэхийн тулд Нориюки Ямагучитэй оройн хоол идэж ажлын талаар ярилцахаар тохирсон юм. Түүний хувьд энэ бол ирээдүгөө өөрчилж мэдэх боломж байсан. Тэд Токиогийн Ибисе дөрөвт уулзаж эхлээд Күшиг Ацуу ресторанд хооллон ажлын тухай ярилцаж дар суулжээ. Үүний дараа ойролцоох сушины ресторанд орсон байна. Тэр хүртэл бүх зүйл хэвийн үргэлжилж байлаа. Гэвч удалгүй Шори биеийн нэг л биш болсныг мэдэрч эхэлсэн байдаг. Ариун цэврийн өрөөнөөс гарч ирсний дараа толгоон хүчтэй эргэж гар хөлн ногцом суларч эхэлсэн байна. Тэр юу болоод байгааг ойлгохыг оролдсон ч удалгүй бүх зүйл харанхуулж түүний ухаан санаа нь муудаж эхэлсэн гэдэг. Дараагийн удаа нүдэ нээхэд өглөөний 5 цаг өнгөрч байв. Тэр өөрийгөө зочид буудлын өрөөнд хэвтэж байгааг анзаарч бүх бие нь хүчтэй өвдөж байсан гэдэг. Гэвч түүнд хамгийн аимшигтай санагдсан зүйл нь биеийн өвдөлт биш байлаа. Яг тэр мөчид Ямагучи түүнтэй зөвшөөрлгүйгээр бэлгийн харьцаанд орж байсан юм. Шори юу болж байгааг ойлгохыг хичээсэн ч биеэ хөдөлгөх тэнхэлж байсангүй. Эсэргүүцхийг хүссэн ч чадсангүй. Түүний хувьд хэдхэн минут өнгөрсөн тэр мөч насан туршид нь мартагдахгүй хамгийн том хар дурсамж болон үлджээ. 5 хоногийн дараа тэрээр айцаа даван Токиогийн цагдаагийн газарт очиж болсон бүхнийг мэдүүлсэн байна. Тэрээр Ямагучи өөрийг нь ухаангүй байхад нь зочид буудалд авч орон хүчирхийлсэн гэж тайлбарлажээ. Гэвч цагдаа нараас сонссон ихний хариулт нь түүнд дахин нэг зохилт болсон юм.
Тэд түүний яриаг анхааралтай сонссон ч удалгүй чамд хангалттай нотлох баримт алга. Чи болсон бүхнийг бүрэн санахгүй байгаа юм бэ хэмээн хэлж гомдлыг нь шууд хүлээн авахаас татгалзсан байдаг. Гэсэн ч Шори бууж өгсөнгүй. Тэрээр хид хідэн удаа дахин очиж болсон бүхнийг ахин дахин тайлбарсан ч хариулт нь өөрчлөгдсөнгүй. Ингэсээр бараг нэг сарын дараа буюу 2015 оны 4 сарын 30-нд түүний өргөдлийг албан ёсоор бүртгэсэн байдаг. Удалгүй мөрдөн шалгах ажиллагаа эхэлж цагдаа нар Ямагучийг баривчлахаар төлөвлөжээ. Тухайн үед Ямагучи Вашингтоноос Япон руу нисэж ирж байсан бөгөөд мөрдөгчид түүнийг онгоцны буудлын дээр баривчлахаар хүлээж байсан байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байлаа. Гэвч яг баривчлах гэж байсан тэр мөчид бүх ажиллагаа гинэт цуцлагдаж дээрээс ирсэн тушаалаар баривчлах ажиллагааг шууд зогсоосон байв. Хожим энэ хэрэг дээр ажиллаж байсан нэг мөрдөгч үнэхээр дээрээс ийм тушаал ирснийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр мөчид Шори нэг үннийг ойлгосон. Энэ хэрэг зөвхөн өөрийг нь хүчирхийлсэн нэг хувь хүн биш, түүний эсрэг Японы улс төр хэвлэл мэдээллийн хүрээнд асар их нөлөөтэй хүн зогсож байсан юм. Баривчлах ажиллагаа гинэт зогссон ч мөрдөн шалгах ажиллагаа үгээр дуусаагүй байлаа. 2015 оны 8 дугаар сард цагдаа нар цуглуулсан бүх нотлох баримтаа Токиогийн прокурорын газарт шилжүүлжээ. Мөрдөгчид Ямагучигийн гэрт нэгжлэг хийж компьютер, таблет зэрэг захим төхөөрөмжүүдийг нь хураан авч мэдүүлгийн үнэн зөвийг шалгахын тулд полиграфын шинжилгээ хүртэл хийсэн байдаг. Харин энэ бүх хугацаанд Шоригийн толгооноос нэг бодол огт салсангүй. Тэр орой миний уусан зүйлд ямар нэгэн юм мансууруулах бодис хийсэн юм болов уу? Учир нь оройн хоолны дараах үйл явдлыг огт санахгүй байгаа нь түүнд энгийн зүйл огт санагдаагүй юм. Тиймээс тэрээр ямар нэгэн бодис байсан эсхийг тогтоох шинжилгээ хийх хүсжээ. Гэвч уг шинжилгээний хариуг тэр хизээж авч чадаагүй байна. Гэхдээ удалгүй энэ хэргийн хамгийн том асуудал нотлох баримтын дутагдал биш гэдэг нь тодорхой болсон байдаг. Харин асуудал нь Японы хууль өөрөө байв. Тухайн үед мөрдөгдөж байсан бэлгийн хүчирхийллийн тухай хууль 1907 онд батлагдсан бөгөөд бараг 110 жилийн турш үндсэндээ өөрчлөгдөөгүй байсан юм. Өөрөөр хэлбэл хохирогч үгүй гэж хэлсэн нь дангаараа хангалттай нотлохоо болтгүй байж. Шүүх ял оноохын тулд хүч хэрэглэсэн нь тодорхой байх. Хохирогчийн биед тэмцсэн улмөр үлдсэн байх зэрэг нэмэлт нотлохоо шаарддаг байсан юм. Гэтэл ухаангүй болсон хүн яаж эсэргүүцэх вэ? Өөрийгөө хамгаалах боломжгүй хүнийг хууль яаж хамгаалах ёстой вэ? Яг энэ асуулт Шоригийн хэргийн хамгийн том асуудал болж хувирсан байна. Харин Ямагучи мөрдөн байрцаалтын турш бүх буруутгалыг үгүйсгэж бидний хооронд болсон бүх зүйл харилцан зөвшөөрсөн харилцаа байсан хэмээн мэдүүлжээ. Энэ хэргийг хариуцж байсан нэг прокурор бүр хар хайрцаг гэж нэрлсэн байдаг. Учир нь бүх зүйл халт дөрөнд болсон учраас яг юу болсон талаар шууд гэрчлэх хүн байгаагүй юм. Гэсэн ч Шори бууж өгсөнгүй. Тэрээр мөрдөгчдөд зочид буудлын хяналтын камерын бичлэгийг заавал шалгахыг хүссэн байдаг. Удалгүй уг бичлэгийг олсон бөгөөд камерын дүрсэн дээр оройн 11 цагийн үед Ямагучи таксинаас бууж бараг ухаангүй болсон Шориг мөрөөрн түшин зочид буудлал руу дагуулan орж байгаа нь тодорхой харагддаг байв. Шоригийн толгой байнга унжиж өөрийн хүчээр алхаж чадахгүй байгаа нь хүртэл бичлэгт үлдсэн байдаг. Үүгээрч зогсохгүй мөрдөгчд тэр шин тэдний хүргэсэн таксины жолоочийг олж мэдүүлэг авсан байдаг. Жолоочин ярьсан зүйл Шоригийн мэдүүлэгтээ бараг бүхэлдээ таарч байж. Түүний хэлснээр Шори анх хамгийн ойрын галт тэрэгний буудлын дээр буулгахыг хүссэн ч Ямагучи өөрийн очих зочид буудлал руу явахыг шаардаж байсан байна. Замын дунд Шори бүрэн ухаан алдаж удалгүй машины арын суудалд бөөлжсөн аж. Тухайн үед жолооч түүнийг ердөө хэд их архи уусан бах гэж бодсон гэдэг. Мөн шинжилгээгээр Ямагучигийн ДНА Шоригийн дотор хувцснаас илэрсэн байна. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан баримтууд цөөн бол байгаагүй. Хяналтын камерын бичлэг, таксины жолоочийн мэдүүлэг, ДНА-ийн шинжилгээ байсан. Гэсэн ч 2016 оны 7 сарын 22-нд Токиогийн прокурорын газар энэ хэргийг ганцхан өгүүлбэрээр хаасан байдаг. Яллах хангалттай үндэслэл байхгүй. Ингээд эрүүгийн хэрэг албан ёсоор хэрэгсэхгүй болсон байна. Эрүүгийн хэрэг хаагдсан тэр өдөр Шори Ито бүх зүйл ингээд дуслаа гэж бодсон бах. Тэр өөрийн чадах бүхнийг хийсэн. Цагдаад хандсан болсон бүхнийг нэг бус удаа тайлбарласан. Мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч шаардсан бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэвч эцэст нь түүнд үлдсэн ганцхан хариулт нь нотлох баримт хангалтгүй гэсэн хэдхэн үг байсан юм. Ийм шийдвэр гарсны дараа ихэнх хүн энэ бүхнийг мартаж амьдралаа үргэлжлүүлэхийг оролддог. Учир нь бэлгийн хүчирхийллийн талаар ил гарч ярина гэдэг зөвхөн нэг хүнтэй эсвэл нэг шүүхтэй тэмцэнэ гэсэн үг биш. Бүхэл бүтэн нийгмийн тогтсон ойлголттой нүр тулна гэсэн үг байлаа. Гэхдээ Шори өөр сонголт хийж тэр нэр нүрээ нуухгүй байхаар шийдсэн юм. Энэ нь тухайн үеийн Японд бараг байгаагүй зүйл байлаа. Ихэнх хохирогч нүрээ халахалж нэрээ сольж танигдахгүй байхыг хүсдэг байсан. Учир нь олон хүний нүдэнд буруутан нь хүчирхийлэл үйлдсэн хүн биш,
Харин болсон явдлынхаа талаар ярьсан хүн болж хувирдаг байв. 2020 онд Японы засгийн газраас хийсэн судалгаагаар бэлгийн хүчирхийлэл төрсэн хүмүүсийн ердөө 5-6% нь цагдаад албан ёсоор ханддаг байж. Өөрөөр хэлбэл 100 хүн ийм гэмт хэргийн хохирогч болсон ч 5-6 нь л өргөдөл гаргадаг гэсэн үг. Харин үлдсэн хүмүүс нь хин ч итгэхгүй байх гэж айн өөрсдийгөө буруутгадаг. Эсвэл бүхнийг дотроо хадгалахаас өөр аргагүй гэж боддог. Шори энэ чимээгүй байдлыг эвдэхээр шийдсэн юм. 2017 оны 5 дугаар сарын 29-нд тэр Токиогийн дүүргийн шүүхийн гадаа хэвлэлийн баг хурал зарлажээ. Тэрээр камерын өмнө нүрээ нуусангүй. Өөрийн нэрээ нээлттэй хэлж прокуроруудыг хэргийг дахин шалгахыг албан ёсоор шаардсан байна. Гэхдээ тэр зөвхөн өөрийн хэргийн талаар яриагүй. Тэр Японы хохирогчдыг дуугүй байхад хүргэдэг тогтолцооны талаар ярьсан юм. Тухайн өдөр хэлсэн түүний нэг өгүүлбэр хожим олон хүний сэтгэлд үлджээ. Хохирогч хүн заавал гунигтай, сул дорой, нүрээ нуусан байх ёстой гэсэн ойлголттой би санал нийлдэггүй. Надад нуух зүйл байхгүй. Хэрэв би өнөөдөр дуурахгүй бол хууль хизээж өөрчлөгдөхгүй. Энэ мэдэгдэл Япон даяар хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Өмнө нь дуугүй явсан олон эмэгтэй анх удаа өөрийн түүхийг ярьж эхэлжээ. Зарим нь олон жилийн өмнө болсон хүчирхийллээ нийтэд дэлгэсэн бол зарим нь анх удаа цагдаад очиж өргөдөл гаргасан байна. Ингэж Шоригийн хийсэн нэг алхам аажмаар Японы МeToo хөдөлгөөний бэлэг тэмдэг болж хувирсан юм. Гэвч түүнийг бүгд дэмжсэнгүй. Үннийг ярьсан тэр өдрөөс эхлэн түүний эсрэг асар их дайрал дүрнсэн юм. Зарим нь түүнийг худал ярьж байна гэж буруутгасан бол зарим нь олонний танил болохын тулд энэ бүхнийг зохиосон гэж гүтгсэн. Бүр Ямагучигийн карьерийг сүйтгэхийн тулд зориуд төлөвлөсөн хэрэг гэж хүртэл олон нийтийн сүлжээгээр тарааж байлаа. Гэсэн ч Шори хэлсэн үгнээсээ нэг ч удаа буцсангүй. Учир нь тэр энэ тэмцэл зөвхөн өөрийнх нь тухай биш гэдгийг аль хэдийн ойлгосон байлаа. Түүний ард үннийг хэлж чаддгүй, айж дуугүй үлдсэн мянган хүний дуу хоолой байсан юм. Хэвлэлийн баг хурлын дараа Шоригийн нэрийг Япон даяар мэддэг болсон ч энэ түүний хүсэж байсан төгсгөл биш байлаа. Тэрээр прокурорын шийдвэрийг хүчингүй болгуулж эрүүгийн хэргийг дахин нээхээр тэмцээр байсан юм. Гэвч удалгүй хяналтын зөвлөл түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж ингээд эрүүгийн хэрэг бүрмөсөн хаагдсан байдаг. Энэ мөчид Шорид хоёр сонголт үлдсэн. Бүхнийг ардаа орхиж амьдралаа шинээр эхлэх. Эсвэл өөр аргаар шударга ёсны төлөө тэмцэх. Тэрээр энэ хоёр сонголтын хоёр дахь замыг сонгосон. 2017 оны 9-р сарын 28-нд Шори Ямагучиг эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, учирсан сэтгэл санааны хохирлын төлөө 11 сая йений нөхөн төлбөр шаарджээ. Гэхдээ шүүхийн танхимдах тэмцэл үүгээр дууссангүй. Тэрээр өөрийн туулсан бүхнийг нэгтгэн Black Box нэртэй ном хэвлүүлсэн байна. Энэ нь зүгээр нэг дурсамжийн ном биш байлаа. Харин Японд олон жилийн турш хүмүүсийн ярихаас имэж ирсэн асуудлыг ил гаргасан хүчтэй мэдэгдэл болсон юм. Мэдээж нөгөө талч дуугүй суусангүй. Ямагучи хэвлэлд өөрийн байр суурийг нийтэлж Шоригийн хэлсэн бүхнийг худал гэж мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар өөрийг нь үндэслэхүүгээр буруутгаж олон жилийн хөдөлмөрөөр бүтээсэн нэр хүндийг нь сүлдгсэн. Удалгүй тэр өөрөө ч сөрөг нэхэмжлэл гаргажээ. Ямагучи Шоригоос 130 сая йен нэхэмжилж олон нийтийн өмнө албан ёсоор уучлалт гуйхыг хүртэл шаардсан байдаг. Ингээд хэрэг шинэ шатанд шилжсэн. Олон жил үргэлжилсэн шүүхийн маргааны эцэст 2019 оны 12 дугаар сард Токиогийн дүүргийн шүүх шийдвэрээ гаргав. Энэ удаад шийдвэр Шоригийн талд гарсан юм. Шүүх Ямагучи Шори түүний зөвшөөрлгүйгээр бэлгийн харьцаанд орсон гэж үзэж 3.3 сая йений нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ. Харин Ямагучигийн гаргасан нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Шоригийн хувьд энэ нь олон жилийн дараах анхны том ялалт байв. Гэвч энэ ялалт эцсих байсангүй. Ямагучи шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж давж заалтахаар болсон юм. Тэр бүр өмнө нь Шориг худал мэдүүлэг өгсөн, нэр төрд нь халдсан гэх үндслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхийг хүртэл оролдож байж. Гэвч прокурорууд хангалттай үндэслэл байхгүй гэж үзэн хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд хоёр талын тэмцэл дахин хэдэн жил үргэлжилжээ. 2022 онд Токиогийн дээд шүүх өмнөх шийдвэрийг хിവэрүүлдэж Ямагучи зөвшөөрлгүй бэлгийн харьцаанд орсон гэж дахин тогтоосон байна. Үүний дараа хэрэг Японы дээд шүүхэд хүрсэн ч эцсийн шийдвэр мөн адил Шоригийн талд гарсан юм. Ингэснээр олон жилийн турш үргэлжилсэн шүүхийн маргаан албан ёсоор өндөрлсөн юм. Гэвч шүүхийн ялалт бүх асуудлыг шийдсэнгүй. Учир нь тэр энэ хугацаанд зөвхөн шүүхийн танхимд тэнцвээгүй байлаа. Тэр бүхэл бүтэн нийгмийн тогтсон ойлголттой нүр тулж байсан юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа олон хүн энэ бүхэн үүгээр дууссан гэж бодсон. Гэвч үнэн хэрэгтээ Шоригийн хамгийн хүнд тэмцэл тэр үеэс эхэлжээ. Тэрээр хуулийн өмнө ялалт байгуулсан ч олон нийтийн өмнө өөрийгөө хамгаалсаар байх шаардлагатай болсон юм. Японы захим орчин түүний нэрээр дүүрч хүмүүс хоёр тал болгон хуваагдаж,
Нэг хэсэг нь түүнийг зоригтой эмэгтэй гэж харж байсан бол нөгөө хэсэг нь худал ярьж байна гэж буруутгасаар байв. Зарим нь бүр Шори өөрөө Ямагучиг хүрхэнд оруулсан гэж хүртэл ярьж эхэлсэн байдаг. Гэмт хэргийн талаар дуугарсан хохирогчийг буруутгах энэ хандлага түүний эсрэг дахин дахин давтагджээ. Өөрийг нь илт худал мэдээлэлээр күтгсэн хүмүүсийн эсрэг шүүхэд хандсан байна. Тэдний нэг нь эрх баригч либерал ардчлан намын улс төрч байж тэр хүн Шоригийн талаар худал мэдээлэл агуулсан нийтлэлд лайк дарсан байсан ч шүүхт түүнийг тухайн агуулгыг дэмжсэн гэж шууд үзэх боломжгүй хэмээн тайлбарласан юм. Харин өөр нэг манга зураач Шоригийн дүрийг ашиглан түүнийг доромжилсон бүтээл нийтэлжээ. Энэ удаад шүүх Шоригийн талд шийдвэр гаргаж тухайн зураачийг 800 мянган йений нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон байна. Гэсэн ч хэдэн удаа шүүхэд яснаа нь түүний амьдралыг өмнөх хэвэнд нь буцааж чадсангүй. Олон жилийн турш бүтээсэн карьер нь бараг бүхэлдээ өөрчлөгдөжээ. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах нь улам хэцүү болж хаач явсан хүмүүс түүнийг сэтгүүлч гэхээсээ илүү хэргийн голдур гэж хардаг болсон байна. Зарим үед тэр өөрөөсөө нэг асуулт асуудаг байсан гэдэг. Магадгүй дуугүй өнгөрсөн бол дээр байсан юм болов уу? Бусдын адил бүхнийг мартсан бол амьдрал нь илүү амар байх байсан болов уу? Гэхдээ тэр бүрийн дараа нэг хүн түүний бодолд орж ирдэг байж. Тэр бол түүний төрсөн дөө. Хэрв нэг өдөр яг ийм зүйл дүүдэн тохиолдвол яах вэ? Энэ асуулт Шорид дахин босож тэмцэх хүч өгдөг байсан гэдэг. Удалгүй түүний болон түүнтэй адил дуугарсан хүмүүсийн тэмцэл бодит өөрчлөлт авчирчээ. 2017 онд Япон улс бэлгийн хүчирхэглийн тухай хуулиа 110 жилийн дараа анх удаа шинжилсэн юм. Шинжилсэн хуулиар эрэгтэй хүнийг ч бэлгийн хүчирхийллийн хохирогч гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөг болж мөн ийм төрлийн гэмт хэрэгт оногдуулах хамгийн бага ялыг 3 жилээс 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Мэдээж энэ өөрчлөлтийг ганц хүн бий болгоогүй. Гэхдээ Шори Ито шиг үннийг хэллэг зориг гаргасан хүмүүс байгаагүй бол энэ өөрчлөлт ийм хурдан ирэх байсан эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр хууль өөрчлөгдөж шүүх тодорхой хэмжээний ялалт байгуулсан ч Шоригийн тэмцэл өвгөр дууссангүй. Олон жилийн турш шүүхээр явж нийгмийн дарамтыг даван туулахын зэрэгцээ тэр нэг зүйлийг тасралтгүй хийсээр байсан юм. Тэр бүхнийг баримтжуулсан. Мэргэжлийн сэтгүүлчийн хувьд тэр гартаа үргэлж камер барьж амьдралынхаа хамгийн хүнд мөчүүдийг хүртэл бичиж үлдээдэг байлаа. Токиогийн гудамжаар ганцаараа алхаж буугаад үрслэн мөрдөн байцаагчтай хийсэн уулзалтуудаа тэмдэглэнэ. Боломжтой бүх баримтыг алдахгүй тулд утасны яриа, ярилцлага бүрээ хадгалахыг хичээдэг байсан гэдэг. Зарим үе жижиг дуугураагуурыг цүнхэндээ заримдаа бүр хувцсан дотроо нууж авч явдаг байж. Учир нь тэрнийг удаа нотлох баримт утасны үнц нь ямар үнэтэй байдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн. Ингэж 2 жилийн хугацаанд цугларсан дүрс бичлэгийн хэмжээ 400 цагаас давжээ. Хачирхалтай нь тэр эдгээрийг кино болгоно гэж анханасаа огт бодоогүй байна. Энэ бүхэн зүгээр л үннийг мартагдуулахгүй тулд өөртөө хадгалж үлдээсэн тэмдэглэл байж. Гэвч нэг өдөр түүний амьдрал дахин эргэлт хийсэн юм. Лондонд ажиллаж байсан Шведийн баримтат кино сэтгүүлч Шоригийн түүхийг сонсоод хамтран кино бүтээх санал тавьж. Сонирхолтой нь тэдний хинэн ч урд нь өмнө нь бүрэн хэмжээний баримтат кино хийж үзээгүй байсан юм. Гэсэн ч тэд эрсдэл хүлээхэд бэлэн байлаа. Олон жилийн турш цуглуулсан хэдэн зуун цагийн бичлэгээ эмэгтэйгсээр тэд Black Box Diaries нэртэй баримтат киног бүтээжээ. Кино нээлттэй хийсний дараа Шори нэгэн зүйл хэлсэн байдаг. Олон жилийн турш ганцаараа үрж явсан тэр хүнд ачаа багч гисэн хөнгөрсөн мэт санагдсан гэж. Учир нь тэр түүх одоо зөвхөн өөрийнх нь биш дэлхийд даяар хүмүүсийн сонсож ойлгох түүх болсон байлаа. Удалгүй Black Box Diaries дэлхийн 30 гаруй улсад гарч 50-аас дээш олон улсын кино наадамд оролцсон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Цаашлаад Японы нэрийн өмнөөс Академийн шагнал буюу Оскарын шилдэг баримтат кино төрөлд хүртэл нэр дэвшсэн байдаг. Гэхдээ энэ бүх амжилтын дунд нэгэн хачирхалтай зүйл байлаа. Японы тухай өгүүлсэн Япон сэтгүүлчийн бүтээсэн дэлхийд даяар өндрөөр үнэлэгдсэн тэр кино өнөөдрийг хүртэл өөрийнхнийх оронд албан ёсоор гарч чадаагүй хэвээр байна. Тэгвэл яагаад? Энэ асуулт удалгүй шинэ маргааны эхлэл болсон юм. Кино дэлхийн олон оронд гарч нэр хүндтэй кино наадмуудад шалгарч бүр Оскарт хүртэл нэр дэвшсэн байхад олон хүний толгойд нэг асуулт эргэлдэж байлаа. Яагаад энэ киног зөвхөн Японд л гаргахгүй байгаа юм бэ? Зарим хүн үүнийг төрөөс хоригдсон гэж боддог. Гэхдээ бодит байдал арай өөр байж. Өнөөдрийг хүртэл Black Box Diaries-ийг Японд гаргахыг хоригдсон албан ёсны хууль эсвэл шүүхийн шийдвэр огт гараагүй байдаг. Тэгвэл асуудал юунд байсан юм бол? Маргааны гол шалтгаан нь кинонд ашигласан зарим дүрс бичлэгтэй холбоотой байж. Тухайлбал зочд буудлын хяналтын камерын бичлэг, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим материалыг зөвшөөрлгүйгээр ашигласан байж болцсохгүй гэх асуудал сөхөгдсөн юм. Энэ асуудал 2024 оны 10 дугаар сард ч бүр олонний анхаарлыг татжээ. Шоригийн иргэний хэргийн өмгөөлөгчд хүртэл хэвлэлийн баг хурал хийж киног олон нийтэд хүрэхээс өмнө
Хууль зүйн эрсдлийг сайтар шалгана гэж Шорын өмнө нь амлаж байсан ч тэр амлалтаа биелүүлээгүй гэж мэдэгдсэн байна. Удалгүй 2025 оны 2 сард тэд дахин хэвлэлийн баг хурал хийж кинонд ашигласан зарим дүрс хууль эрх зүйн асуудал үүсгэж болзошгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ. Үүний дараа Шорич энэ асуудалд хариу өгсөн байна. Тэрээр зарим дүрсийг зөвшөөрлгүй ашигласан байж болзошгүй хүлээн зөвшөөрч уучлал хүсээд тухайн хэсгүүдийг засварласан шинэ хувилбар гаргана гэдгээ мэдэгджээ. Гэвч тэр кино аль хэдийн дэлхийн олон оронд гарчсан байсан учраас маргаан намжаагүй юм. Нөгөө талаас өөр тайлбарч бий. Шори өөрөө энэ киног Японд гаргахгүй байхыг зарим хүмүүс санаатаагаар оролдож байна гэж үздгээ илэрхийлсэн байдаг. Мөн энэ хэргийг англи хэлээр хамгийн их сурвалжилсан сэтгүүлчдийн нэг Джек Адлштейн ч нэгэн сонирхолтой зүйлийг онцолжээ. Түүний хэлснээр Японд энэ киног гаргахыг хориглосон ямар ч хууль шүүхийн шийдвэр байдаггүй. Гэсэн атла кино өнөөдрийг хүртэл Японы кинотеатруудад албан ёсоор гарч чадаагүй хэвээр байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлсээр байна. Зарим ажиглагчийн үзэж байгаагаар энэ нь олон жилийн өмнө Шоригийн эрүүгийн хэрэг яагаад гэнэт зогссон бэ гэсэн асуулттай төстэй шалтгаантай байж магадгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл улс төр болон нөлөө бүхий хүмүүсийг тойрсон асуудал хэвлэл мэдээлэл кино түгээгчид эрсдлээс зайлсхийхийг илүүд үздэг гэсэн тайлбар бий. Гэхдээ үүнийг батлах албан ёсны баримт өнөөдрийг хүртэл байхгүй. Тиймээс энэ нь зөвхөн хамгийн их яригддаг таамагуудын нэг хэвээр үлдэж байгаа юм. Харин энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй нь олон жил үргэлжилсэн маргааны дараа Нориюки Ямагучи өнөөдөр ч сэтгүүлчийн ажлаа үргэлжлүүлсээр байна. Харин Шори Ито үннийг хэлснийхээ төлөө карьер нэр хүнд, хувийн амьдрал гээд хэмжиж боломгүй хүн төлжээ. Гэхдээ түүний тэмцэл талаар өнгөрсөнгүй. Түүний гаргасан зоригтой алхам Японы хуульд өөрчлөлт авчирч өмнө нь дуугарч зөрхөлдөггүй байсан олон хүнд өөрийн түүхээ ярих зориг өгсөн юм. Заримдаа нэг хүний үннээ хэлэх шийдвэр зөвхөн өөрийнх нь амьдралыг биш, бүхэл бүтэн улсын тогтолцоог өөрчлөх эхлэл болдог гэдгийг энэ хэрэг тодоос тод харуулсан билээ. Харин та энэ хэргийн талаар ямар бодолтой байна вэ? Black Box Diaries өнөөдрийг хүртэл Японд албан ёсоор гарч чадаагүй нь үнэхээр хууль эрх зүйн асуудал байсан гэж та бодож байна уу? Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрв та Case 13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.